Далайн ээжийн эвгээлд. Төв Азийн тэгш өндөрлөгт амьдран суух эртний нүүдэлчдийн өлгийн нутаг Монгол орн. Бидний соёл, сэтгэлгээ, түүх уламжлал, зан заншлын их сурвалж бол байгаль дэлхий мал ахгүй билээ. Байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдсан манай ард түмний дундаас хоймор нутгийг эзлэн суух хөвсгөл нутгийн иргэд. Тэдний шүтэн аж амьдралын үндэс нь хөвсгөл нуур буюу тэдний хүндэтгэн нэрлэж ирснээр далайн ээж. За Монгол түмний их одоо бурхан байгалаас заяагдсан хөвсгөл нуур бол олон жил хөвсгөлийн одоо иргэд тахиж ирсэн заншилтын юм одоо хасгүй юм үнэт байгалийн одоо юм бүтээл. Тэгэхээр үе үеийн одоо аймгийн удирдлагууд, Төсгөл аймгийн нуур тойрсон сумдын удирдлагууд иргэдээс маш олон жилийн өмнөөс энийг төрийн дахилгатай нуур болгох чиглэлээр олон одоо санал санаачлагууд гарсан байдаг. Өнөөдөр хөвсгөл нуур 12 төрлийн загас 244 төрлийн ургамал ийм одоо хосгүй цэнгийн нуур. Одоо дэлхийн цэнгийн усны нөөц 0.4%. За Монгол улсын нийт гадаргын усны нөөцийн 74.6% бүрдүүлдэг юм хосгүй ийм одоо бүтээл байгаа. Ер нь бол хөвсгөл нуурыг тойрсон ард иргэдийн энэ уламжлал соёлч их өөрөө их өврөөд штэ. Энэ их ус, тэгээ энэ их сүрлэг энэ сайхан уул устантаа одоо жилийн дөрөв үлдэд зогсож амьдрна гэдэг маш их одоо төвчээр хатуужил те амьдралын маш их одоо сорилттой тулгарч иж одоо аж амьдралаа залгууддаг ийм л одоо хүмүүс амьдэрдэг. Энэ хүмүүс маань энэ сайхан нуураа байнга одоо сүсэлэн залбирч ингэж явдаг. Монгол домог зүүн ертөнцийн үүслийн домогт манай дэлхийн анх одоогийнх шиг хөрс чороо гэж байхгүй усаар бүрхмэл байжээ хэмээн домголдог. Гэтэл үнэхээр л манай их дэлхийн 71% буюу бараг 3.2%-ийг ус эзэлдэг. Энэ дотроо 97%-ийг далай тэнгисийн давстай бус, 2%-ийг хойд, өмнөд туйл, 1%-ийг хүн төрлөختний ундаалан буй цэвэр ус эзэлдэг. 100-аар хэмжигдэх зүйлийн цор ганцаар хэмжигдэх хэмжээ бол туйлын агаагаад сонсоход нь хайрлаж хамгаалмаар. Эрт дээр үеэс монголчууд уул усаа аргадаж, тахиж, шүтэж хамгаалж ирсэн төөхтэй. Энэ хэдэн дууны турш одоо эзэн Чингис хаанаас эхлээд уул усаа тахиж ирсэн уламжлалтай. Энэ тахиж шүтэж байгаа нөхцөлд хүмүүс тухайн нөхцөл уул усаа тахиж шүтэхдээ оюун санаахаа ариусгаж, оюун санаахаа тэрвэрлж энэ уул усандаа эзэн болж жинхэнэ үнэн зүрх сэтгэлээс тахиг л хэлнэ. Тэрнээс ёслох маягаар биш. Тийм ээ, хуурамч маягаар биш, дүрэсгсэн маягаар биш, жинхэнэ зүрх сэтгэлээс оюун санаагаараа энэ шүтэн бичрс хайрлах энэ нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Манай хөвсгөлийн ард түмэн бол энэ хөвсгөл нуураа тойрон аж төрж амьдран сууж ирсэн энэ уугуул суугуул ард иргэд маань бол одоо айл дээр үеэс нааш эртнээ оюун иргэдийн үеэс нааш энэ тайгийн анчин гөрөөчин малчин нүүдэлчин ийм аж амьдралтай Монгол нутгийн түмний нүүдэлчин язгуур өв соёлыг хадгалж ирсэн уул усаа далайн ээж уул хайрхтаа шүтэж ирснээр дундаас хөвсгөл далайн ээж бол эдний эрхэмдээд шүтэн байсан ээж гэж хөвсгөл гэдэг нэрийн хүртэл хэлхээ заярлаж далайн ээж гэж хүндэтгэдэг. За тэгээд одоо энэ Бүрэн хаан хайрхнаа энэ хавийн уул хайрхтай бүгдийн дээдэлдэг. Ер нь ганцхан энэ хөвсгөл далайн орчин биш байгаль орчноо ийм сайхан уламжлалтай Монгол улсын ерөнхийлөгч өөрийнхөө санаачлагаар
нуур дотор одоо живсэн техникүүдийг гаргах ажлыг бол зохиомгоос 22 оноос. Энд бол нутгийн иргэдийг талархалтай ханддаг. Аймгийн одоо засгийн зүгээс ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгчд чин сэтгэлээсээ талархаж явдаг хүний нэг бол би. 11 техник гаргасан. 50 орчим тонн одоо бензин тосыг байгальд нуурд одоо аюулгүй болохоос өмнө гаргасан. Төлөвлөлт, оюун, дуулах, зарах, менж, таталтай байдлыг эхлүүл. Хөлгөөсөд толгойд хөдөлгөөн илэрхийлээ. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах тусгай ажиллагаа. 2021 оны 10 дугаар сарын 13 хөлгийг татан гаргах ажиллагаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж, хөлгийн их биеийг 69 градусын байрлалд босгов. Өнөөдрийн таталтын ураг үндсэндээ босох төлөвтэй болсон 69 градусын надууртай болжээ. 2021 оны 10 дугаар сарын 21 хөлгийн их бие нуурын мандал ил гарч ирлээ. Энэ юу усгаж идэв шүү дээ. Сүхбаатар хөлөг онгоцонтой 2 пошк буюу одоо 400 литр масл буюу редукторын одоо тос байсан. Энэ бол асгарж исэн байна л. Тийм учраас тодорхой хэмжээний бохирдлоос энэ татан гаргах ажиллагааны явцад бид нар бол нуур авс хамгаалж чадсан онцлогтой байна. 2021 оны 11-р сарын 7 байгаль цагуурын эрсдэлтэй хүнд нөхцөлд хүч төвчээр арга ухаан хослуулан 36 хоногийн турш ажилласан татан авах ажиллагааны бүрэлдэхүүн Сүхбаатар хөлөг онгоцыг эрэгт гаргах сүүлийн таталтаа хийхэд бэлэн болжээ. Хөлгийг нуурын гүнээс татан гаргах ажиллагааг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар энэ ажил бас эрчимтэй сайхан явагдаад өнөөдөр одоо сүүлж байгаа таталтыг хийж байна. Машин 2 3 хөлгөөсөө. Сүхбаатар гоос хөдөлгөөсөө. Сүхбаатар хөдөлгөөсөө. Машин хөдөлгөөсөө. Гоос хөдөлгөөсөө. Тэсэлтэй суултныг таталт эхлэхэд болсон боллоо. Суултныг оюун, дуулах, зарах, менж, таталтай байдлыг эхлүүл. Арван 2 цаг 45 минут Монгол улсын ерөнхийлөгчийн Өвсгөл нуурыг хамгаалах ажил биелээ олж, Ихэд далайн харанхуй гүнд 36 жилийн турш орхигдсон Сүхбаатар хөлөг онгоцыг амжилттай татаж Монголын зогсоолд нь байрлууллаа. Эрдэмтэд, инженерүүдийн тооцоолол, аргачлал, за дээрээс нь бол манай албан агчид, аврагчид, цэргийн албан агчид өөрсдийн одоо ашигласан машин техникээ бол чадварлаг ашиглаж чадсан энэ үндслэл дээр бол бид өнөөдөр бол энэ онгоцыг бол татан гаргаж чадлаа. Монгол залуусын зориг чадвар, байгаль экологийн тэнцвэрт байдал, ард нийтийн эрүүл мэнд, зэнгэг усны нөөцөө бохирдлоос аварч Монголын хамгийн том усан доорх ажиллагааг инхүү эрсдэлгүй амжилттай гүйцэтгэлээ. 36 хоногийн хугацаанд нийт 60 удаагийн таталт хийж 16 шумбагч цэл хүйтэн усанд 500 гаруй удаа шумбаж Ажиллагаа эхлэх зүйлээ. Орчрлоо. 214 удаагийн даалгавар гүйцэтгэж нийт 31,834 минут буюу 530 цагийг усанд өнгөрүүлжээ. Тэд бол эх орноо хамгаалсан бааtruуд. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлсүх Өвсгөл аймагт ажиллах үеэрээ нөхцөл байдалтай танилцж, Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан багийн төлөөлөлтөд уулзаж талархал илэрхийлсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаараа хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хоог агидлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээвэр эрсдлийг илрүүлэх, байршлыг тогтоох татан гарах ажиллагааг энэ оны 6 дугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. Ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн ханх сумын нутагт ажиллахдаа татан гарах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүслээ. Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17.8 тонн жинтэй зил 130 автомашиныг татан гаргалаа. Ээж бохирдуулчлаад нэг сэтгэлийн шаналтай зовж байгаас нь бүгд гарч ирсэн байлаа. Шатхуунтайгаа гарч ирсэн бүгдийн бичлэмжтгийн бүгдийн задраг. Тэгээ бүгд
машинд бүр ахаал хайр өрөөд одоо далайн ээж юм охирдуулсангүй ирлээ. Одоо ингээ би сэтгэл санаа тайван далайн ээжтэй залбираа явуулж байхад бол би зөв хаан сэтгэл тайван. Тэгсэн бохирдуулсан бол одоо яана бас хичнээн талаавал зайлж гэж одоо бодогдоод явж шүү дээ. 4 дугаар сараас хойш 8 дугаар сарын 21 хүртэлх хугацаанд нуурын эргээс 400 орчим метр зайтай 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн Т100 загварын 11 тонн жинтэй гинжит трактор, Мараны болон эргээс 2.5 км зайтай газар 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатгуун тээврийн зил 130 автомашиныг ширгүүлийн хамт жиглэгийн давааны ам хэмээх газар нуурын эргээс 1.4 км-ийн зайд 545 метрийн усны гүнд живсэн 6 тонн шатгууны тээврийн автомашиныг татан гаргасан юм а. Тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тонн шатгуун тос туслах материалыг юулж бохирдлыг холбогдох дүрм зааврын дагуу устгасан байна. Уугуул нутгийнхаа ширхэг чулуугч хайрлаж нэрийн хэлхээс хүндэтгэн биширч далай ээж хэмээн сүсэглэн залбирах нутгийн иргэдийн магнайт нийсэн жил гарлаа. Монгол төр хөвсгөл нуурыг хайр эвгээлдээ багтаасан нь нутгийн зун олны талархлыг хүлээж тэд баярлсан сэтгэлээ уламжилж байна. Ингээд өнөөдөр хөвсгөл цэгцэр хөхмөнгөн дэнгэрийн дор хөвдөн цэнгэр хөвсгөл нуурын хөвөндөр аюугаараа хуран цуглаж энэ ард судлаараа энийг баяр цэнгэлэг үүсгэж наадамчид байгаа. Берхмөндөд мөсний хоёрын наадамчид гадны лотын зочид хаагдыхан энэ өдрийн хаан амар хатсан мэндэг Монголын дахад 180-д Улаанбаатар хоттой хөвсгөл нуураа тойрон оршин байцаан нутгийн ард иргэд хав зөвлөдийн нэрийн өмнөөс усмын дахад нутгийн зөвлөгийг төлөөлж ирсэн миний үе мэндийг мэдчихлээ. Өнөөдөр миний үе таавданд амар мэндийг авч учрын бодож байгаа өсрөө өгсөж одоо бидний овглож явдаг омог шиж явдаг хатарч явдаг хөөдөн хөөд тэнгэрийн дор хөхмөнгөн сууд хөсгөл далаа ээжийг маань он олон жилийн хаягдал эссэн бусын элдв зүйлээс хамгаалахаар идэх зүтгэхэд гаргаж зарилэг төстэй хэрэгжүүлж хөсгөл нуурыг маань цэвэрлсэн Монгол улсын ерөнхийдөө нагийн хөрвс он олон жил бидний хүсэн мөрөдөж байсан хүсэл эрмэлзэл хүн зам бидний эрэл хүсэлтэй хүлээн авч Монгол улсын ерөнхийдөө зарилэг гаргаж хөвсгөл нуурыг Монгол нутгийн анхны удаан тахилд их ус их далайн ээж болгож ингэж тахихаар болсон хөвсгөл нутгийн хүн зон хөвсгөл нуураа тойрон оршин суудаг ястан үндэстэн таавдныхан төлөөлөл болгож эрхэм ерөнхийдөө талархлын бичиг гартуулгаар бид захиж энэ гүйчгэн таавдандаа сонирхол бас таавдныхан захаа усалтай хүлээн авч гоён ерөнхийдөө гартуулгаар ирсэн юм аа. За ингээд ерөнхийдөө ингэж гадамжтан даавдан сонсгоё. Эрхмөндөд Монгол улсын ерөнхийдөө ухнагийн хөрсөг таны амар амгалан айдсан мэндчлээ. Өндөржтний цэнгийг усан сан Монгол улсын хоймор сайхан нутгийн чимэг болсон. Хөвсгөл нуурын төрийн дахид таявуулж хайрлан хамгаалах зарилэг болгосон тань нутгийн ард олныг төлөөлөн хатгалын бичгүүнийг өргөн барьж байна. Хөвсгөл нуур бол уулус тавьж газрын цэнхэр нүдэн хүн зоноо амар жаргалын баян өдгөө эртний дөвхөд ариун лагшин нутагдлаа. Дэдний монголчууд хөвсгөл нуураа далай чимэн эрхмэлийн шүтэг дэлгээд өрсөн гадар шиг дэлгээд ичэлгүй нуур хэмээн уулан хүндэлж болоога. Тиймийн учир хөвсгөл нуур бол Монголын нутагт соёл дөвхөө үдээсэн өвгөд эцсийн амин амьсгал шингэсэн их чүтэн. Өр хойцын өр зүрхэндээ өмгөөдөн хамгаал хүндрэх усан юм. Орамсдын өрчлөд хайдал жуучлын хөдөлгөөний улмаас нуурын экосистем дэрстэл үүсэх болж олон домны санааг чижээж буй энэ үеэс таны явуулсан зарилэг хөвсгөл нуурыг цэвэрлэх нүүрийн хачлын бодит үргэлжлээд байр хамгааллын бодлыг хэрэгжүүл хариуцлагыг нэмэгдүүл иргэдийн оролцоог дамжих түүхэн алтан боллоо. Таны зарилгыг уулсаа хамгаалт Монгол соёлын гэдэмж өнөө үеийн төдийгүй өрний хэрэгтөө хойчуудаа цэвэрус хонгон байлуулж төрийн хариуцлагатай утгын илэрхийлэл гэж үзэж байна.
байгаль орчноо хайрлан хамгаалах зөвхөн төрийн байгууллагын бус иргэн бүрийн хариуцлага гэдгийг ухамсарлан энэ бүх зарилгыг хэрэгжүүлж мандалыг идэвхтэй оролцоо илэрхийлье хүндэт гэсэн тусгал дадагаар тойрон оршин сутаг нутгийн уулзан иргэдсэн ийм юу байгаа. Аялал жуулчлалын бол онцгой бүс нутаг Монгол улсын хэмжээний Өсгөл аймаг бол Монгол улсын хэмжээний аялал жуулчлалын тулгуур бүс нутаг гэж. 2025 оны статистикээс харах юм бол нуурыг 2025 онд зорьсон гадаад дотоодын 138,412 хүн байна. Бүртгэлтэй. Одоо мөнгө тасалж авсан гэсэн үг шүү дээ. За дэлхийн хувьд бол бүртгэгдсэн шин мандлын тийм ээ. Энэ бол одоо дэлхийн хэмжээний нэг анхаарлаа хандуулах ийм одоо боломж олцоог бүрдүүлсэн. Энэ бол одоо дэлхийн одоо данстай нураа гэж ингэж хэлж болно. Нутгийн иргэд бол олон зууны туршид бол энэ далайгаа нураа бол дахиж ирсэн. Олон жилдээ. Энд ярил олон төрлийн юм ярьж болно. Дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан хувьд бол төрийн одоо амд амжсан одоо төрийн зарлиг шийдвэр хуулиас давуу одоо эндээс мод авч болохгүй. Гэвэл тэр одоо хууль байдаг тийм ээ. Бичгтэйг бол. Энтэйгээ хавсраад ингэж ирэхээр бол үнэхээр энэ бол яг нүдээ олсон маш зөв шийдвэрэл гэж ингэж. Олон талын ачаал хөдөлтэй. Монголын хамгийн их эзэл хүнтэй хамгийн гүн хөвсгөл нуурыг дэлхийн 17 эртний нуурын нэг хэмээн үздэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэл хүн 381 км3 байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 1.4%-тай тэмцэнэ. Хөвсгөл нууранд 46 гол горих цутгах бөгөөд ганцхан эгийн гол их авч урсан сэлэнг мөрөнтэй нийлж нийт 1000 км зайг туулан байгаль нуурт цутгадаг байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцлбор газар Сибирийн тайга, Дувазын хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаардаг гэжээ. Дотроо том жижиг нийлсэн 5 аралтай бөгөөд хамгийн томын модон хүй хэмээн нэрийдэнэ. Манай орны хамгийн цэнгэг болох хөвсгөл нуурын төв хэсэгтээ 23 м хүртэл тунгалаг харагддаг нь хөх сувд хэмээн нэрийдэд хүргэжээ. Энэ хөвсгөл далайг тойроод 6 огсоотн байдаг. Тэгээд 6 огсоотныхаа энэ ахуй соёл амьдралын хэм маягийг одоо энэ далайн ээжтэйг зайлшгүй холбоотой байдаг. Соёлын одоо дурсгалуудыг хадгалж хамгаалахад бол маш их чухал нөлөө үзүүлж бид бүхэн ойлгож байгаа. Дэлхийн одоо хамгийн өндөр бугуун чулуу одоо Алан эрдэнэ сумд байж байна. Монголын хамгийн өндөр хүрхрээ бас байж байна. Монголын хамгийн өндөр мод гэх мэтлэнгийн одоо энэ байгалийн одоо үзэсгэлэн тийм газрууд түүх соёлын дурсгалууд бол арин баялаг байна. За Монголын улс орчинд гардгаар бол бүр чон гоомор тэнгис далайг гаталж бурхан хатуунаар очсон гэж гардаг. Тэгэхээр одоо яа харахгүй жижиг тэнгисийн голыг гатлаад энэ хөсгөл далайг одоо гатлаад бүр чон гоомор одоо бас монголчуудын өв эцэг болоод ингэж явсан гэхээр яа харахгүй энэ түүхэн газар нутаг. За хоёрд бол Чингис хааны эмэг их Алангуй хатан болол ариг уснаа мэдлсэн гэж одоо гардаг. Тэгэхээр Чандан өндөр сумд бол аригийн гол байдаг. Тэгэхээр яа харахгүй бол одоо энэ монголчуудын өвгдээс нутагж ясан энэ онгон дагшин газарт бол одоо төрийн тахилгатай хамгаалтанд авах нь бол зайлшгүй. Дээрээс нь одоо энэ тусгай хамгаалтай газруудыг байгуулснаар одоо энэ дархан цаацтай болгосноор одоо ан амьтан байгаль дэлхийг одоо хайрч хамгаалах энэ тогтвортой аян жуулчлалыг хөгжүүлээд энэ хөвсгөл далайг тойрсон энэ хүн ардын амьдралыг одоо бас олон нийтэд дэлхийд одоо сурчлах гайхамшигтай одоо ийм сан санаачлаг болсон гэж хувьд бол үзэж байна. Манай хөсгөлчүүд маш талархалтайгаар хүлээж авч байгаа. За яагаад тэгэхээр энэ бол олон жил бас яригдсан асуудал. Ер нь одоо төрийн одоо маш том хамгаалтанд авах энийг бас ирээдүйн хойч үедээ энэ сайхан цэвэр усыг одоо байгалийн онгон дагшин одоо газар нутгийг өвлүүлж үлдээх үл одоо амьдарч байгаа бидний үед бол хамгийн том зорилт. Тийм учраас манай хөвсгөлчүүд ялангуяа монголчууд бол энэ хөвсгөл нуураа далай ээж гэж ингэж далаатай зөөрлж ингэ сайхан хүндэтгэж ингэж одоо явдаг. Тийм учраас энэ хөвсгөл нуурын одоо ёс заншлыг ингэж сэргээж ингэ сайхан хөвсгөл нуурыг төрийн тахилгад оруулсанд бол нэг талаараа байгаль хамгаалах талаараач
хоёрдугаар одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх илүү одоо энэ хөвсгөл нуурын үн цэнийг, хөвсгөлийн экосистем үн цэмийг дэлхийн дэд сурчлахад томоохон одоо төлөвлөсөн болсон юм шийдвэр гарсан гэж бодож байгаа. Уул усны тахилга хэмээх нь монголчуудын дунд маш өргөн дэлгэрсэн байгаль хамгааллын онцгой нэгэн хэлбэр юм. Энэ нь өн эрдэнэс бидэнд уламжлан ирсэн соёл, ёс заншил, зан үйлийн цогцлбор бөгөөд монголчууд эзэмгүй хад чулуу, мод бот, газар ус гэж байдгүй, цөм эзэмтэй гэж тахиж аргаддаг. Уул усны тэдгээр савдаг, навдаг нь хэдий уран дүр боловч альва ёс хоримыг зөрчвөөс уурлан хэлгэндэгч гэж үздэг тул хүнд итгэн биширч улмаар тахиж иржээ. За далаа ээжээ савдгайг одоо бас хүмүүс одоо янзаар бас энэ чинь манад чинь ганцхан богын шашин биш бурхны шашин бас өөр шашны чинь үлээсэн он цагийн урсгалд олон ясны явуулаар өөр домог коуч яриа байдаг. Гэхдээ ер нь ээж хүнтэй их хүнтэй холбосон ийм одоо домог ийм шүтлэгийн хэлбэр уламжилж ирсэн. Тийм ч учраас далаа ээжийн анхны л одоо юу нэг одоо ямаатай өгшин байгаа л худгайгаа тагааг орхисноос болоод энэ далаа ээж үүссэн гэж ярьдаг. Далаа ээжийн маань эзэн бол одоо тийм их хүн байдаг гэж ингэж төлөөлөж одоо эзэн загас уу одоо их хүнээр төлөөлж ингэж шүтэж ирсэн дөхөн уламжилтай. Алтан дэлхийн энэхэн зайд цэлэлзэн мэлтэлзэх хөхмөнгөн сууд хатан ээж хөвсгөл далаада хордол сардгийн руу бүрэн хаан тэргүүтэй хавьорын уул усны зад хар цагаан усын хатуудтай хүндэтгэл хүндэтлийн дээд хүсэл хүслийн дээд тахилгийг тайн тахиж дайлгийг тайн дайлж угааг тунган болгож таалан сойрхож хайрлуу гэх мэтчлэн ингээл явна да. Далайн тээвэр бол одоо бүр 60-70 оноос нааш ихэлсэн. Би одоо 30 гаруй жил ажилласан байна. Энэ далай дээр. Одоо энэ Мэснэгээ баяртай нийлүүл 50 гаруй жил явж байна. Би тэгээ одоо далай ээж маань энэ жил их гоё баяр болж байна. Одоо хамгийн гол нь энэ нуурусаа их хамгаалж хайрлж явдаг бидний ариун үүрэг байх ёстой. Тэгээ одоо энэ дээр ганц онцлог нь нуураал сайхан хамгаалах. Баярлж байна өө, их баярлж байна. Нүүдэлчин монголчууд усыг чандман эрдэнэ хэмээн зүүрлэн хэлдэг нь учиртай. Чандман бол хүслийг хангагч эрдэнэ гэсэн утгатай үг бөгөөд усгүй бол хүний амьдрал хүсэл ямар арч оршихгүй. Харин ус агаартай шидээр хүнд амьдрал хүсэл гихч ориглон байдаг билээ. Монголчууд усны эзнийг лус хэмээн ерөнхийлөн нэрлэж усаа хайрлах нь лусын гэр орныг ариун сайхнаар байлгахын төлөө хэмээн үздэг. Тиймээс ус руу сүү, цус тусаахгүй, элдв ялгадас оруулахгүй, усан дотор аливаа амьтны ам хороохгүй, усны эрэхт хогног шаяхгүй, ялангуяа үсгэзэгний сэв оруулахгүйгээр ихэд эрхэмлэнэ. Гал ус харш гэдэг тул усны ихэнд гал түлхэхгүй, унтахгүй, хоёр усны бэлчирт нутаглан суудгүй ажээ. 2001 онд далайн ээжд орсон машинуудын тоо гаргаж Улаанбаатар илтгэл тавьж байлаа. Дараа нь 2012 оны 5 сарын 1-нд далай дээгүүр машинаар явж далаар орсон машины тоо гаргаж ингэж анх хийсэн. Байгаль хамгаалагч хүний хувьд энэ далайн ээжийн төлөө ингээд бүх нас амьдралаа зориулсан үнэд маш их баяртай байна. Ингээд далайн ээж маань Монгол төрийн мэдлэл, Монгол төрийн ивэл Монгол төрийн хайр халамжин дотор тэр дундаа түмэн олныг хүсэн хүлээсэн тахилагтай болж байгаад бол туйлын баярлж байна. Ингээд далайн ээж маань одоо төрийн том тахилагтай нууруулсан Монголд байдаг уул усны тахилга байдаг бол одоо
энэ их далайн ээжийн тахилт дуусанд их баярлж байна. Энийг хөвсгөл нутгийн тэр дундаа одоо хөвсгөл далайга эргэн тойрон оршин одоо амьдарч байдаг ариг уранга хаалха хотгоо одоо дархад уран ойгор бурятгагаад одоо энэ ястан үндэсний элчдэлж хүн зам маань бүгд баярлан талархаж одоо ерөнхийлөгчтэй болон энэ үйлсийг хийж гүйцэтгсэн бүх хүмүүст одоо чин сэтгэлээсээ талархаж байгаа тэр талархлаа дөнгөж сая албан ёсоор үед уламжлаж ингээд одоо ерөнхийлөгчтэй элчдэлж чинэр талархлаа илэрхийлэх санагдуулаад явж байна. Хөвсгөлийн уул тайгад манай улсын ой нөөцийн 24% бий. Байгалийн өвөрмөц шинж говзгслэн бүрдсэн нуурын хамгийн гайхамшиг нь түүний цэнгэг ус бөгөөд эрдэс, давс, органик бодисгүй билээ. Аливаа чухал өвөөр бүртгэгдсэн газар ус, соёл, ёс заншлыг хамгаалах үүргийг тухайн улс орн нийт хүн төрөлхтний өмнө хүлээдэг ёстой тул бидний хүлээх үүргийг амжилттай, итгэлтэй байлгахын нэг учир нь хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгож буй үйл явдал юм. За, ер нь бол Монгол Улсын ерөнхийлөгч өнөөдөр энэ юугаар хөвсгөл нуураас гаргахаар тэрэг техник ажиллахаар одоо гаргахаар ажиллаж явахдаа бол өөрийн биеэр одоо 2-3 удаа ирсэн. Эрэхтэй бол бид нар бас одоо ер нь бол нутгийн маань иргэд нэг иймэрхүү одоо сан төсөлтэй байд юм а гэдэг бол ерөнхийлөгч бас бид нар бол нутгийн удирдлагын зүгээс аймгийн удирдлагуудын зүгээс бол тухайн үед 17 онд бол бид нар бас энэ сан төсөлтүүдээ бол бас тавьж явж ирсэн. За, энэ бол түүхэн шийдвэрээ маань одоо энэ сан төсөлтийн маань хүлээж аваад ингээд түүхэн шийдвэр гаргасан нь бол маш их баяртай байна. Ер нь бол энэ хөвсгөл нуурыг хамгаалахад бол одоо маш их одоо шашны одоо шинжлэх ухааны гэх мэтлэг маш олон судалгааны ажлууд одоо явж байгаа өнөөдөр ингээд түүхэн шийдвэр гарсанд нь одоо нутгийн иргэдийн хүмүүст дахин баярлалаа гэж хэлэх байна. Бидний бүхэл зүйл хэн байх ер нь яаж амьдрах энэ байгалаас маань холбоотой хаанхын хэн бугаач байсан байгалаас үүсэж төрсэн эргээд байгальдаа бид шингэн ийм учраас хэн ч хаан амьдрдаг байгал гэдгээ хязаа ямагт одоо шүтэж өөрийнхөө байгальтай харьцаа тэр иргэнийхээ хүмсрэл дээдэлж явбал идэд хайсан чихрийн цаарт хатаат яасан тамхиныхаа шилбнээс өксөөлөд хүн одоо хямгддаг тийм байвал байгаль дэлхийгээ одоо хүн нүднийхэн цэцгээ нүүр амт ингэж харагчилж байвал их дэлхий маань эзэн байгаль маань сайхан байна гэж би хүмүүсийг энэ дэлхийн хүүн усан эзэн усан энэ үүргээр үцэлгээл сайн ухамсарлаж яваач л гэж одоо хүсэх байна. Ийм л ёроолыг алддаг хүн бүхэн байгалийн хүүн эзэн гэдгээл мэдэрч хайрлаасаа л гэж ёрооч. Уул усны тахилга бол байгаль дэлхийн жам ёстой зохирон уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин Монгол түмний үнэт төв уламжлал, соёл, тэнгэр, газар, байгаль ихээ дээдлэн шүтэж хайрлан хамгаалах, өгөөч хишгийн зүй ёсоор зөв хүртэхийн их болсон өнертний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж үндэсний өв соёл үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай.